Хоёрхан чавхацтай мөртлөө хүний сэтгэлийг хөдөлгөж дэлхийн тайзан дээр ихшгэлдэг хөгжмийн зэмсэг байдаг. Монголчуудын морин хуур бол хэдэн зуун жилийн түүхтэй үндэсний хөгжмийн зэмсэг юм. Морин хуурын толгой хэсгийг морь хэлбэртэй уралдаг учраас морин хуур хэмээн нэрлэжээ. Монголчууд ихтээр үеэс морийг эрхэмхэн дээдлж ирсэн бөгөөд морин хуурын аялгуунаас тал нутгийн салхи, хурдан хөлгийн төвөргөөн, нүүдэлчдийн амьдралын өнгө аяс мэдрэгддэг. Энэ хөгжим зөвхөн аялгуу тоглодоггүй, харин монгол хүний сэтгэл, түүх, өв соёлыг өгүүлдэг билээ. Өнөөдөр морин хуурын ихшиг дэлхийн олон орны тайжнаа хүрч Монголын нэрийг дуурсгасаар байна. 2008 онд ЮНЕСКО морин хуурын уламжлалт турлыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөө линж жагсаалтад бүтгсэн. Энэ нь морин хуур зөвхөн Монголын төдийгүй дэлхийн нийтээрээ хамгаалах үнэт өв болохыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Морин хуурын ихшиг бол Монголын тал нутгаас дэлхийд хүрсэн бахархлын аялал юм. Дараагийн дугаараар Монголын өөр нэгэн бахархлыг хамтдаа сонирхооцгоё.